За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өдрийн мэнд төргий. За өнөөдрийн сэдв унших, бичих, дадлах хичээл. За үндэсний бичгийн хичээл. Уулзж байна та бүхэнтэй. За өнөөдрийн хичээлээр та бүгд маань Цэд амдан сүрэнгийн 2 цагаан ам өгүүллийн хэсгээс уншиж хичээнгүй сайхан бичээд орчин цагийн монгол хэлэнд төрүүлээд түүнийгээ шалгана. За нэгдүгээрт бол бид нэр одоо 2 цагаан ам гэсэн өгүүллийн гомбын дүрийг бол сэргийн саны. Гомб маань ямар хүн бэ гэхээр эдгээр өгөгдсөн зүр цэцэн үгнээс та нар дүрээ бас сэргийн санах баха. За уурын мөнхөг ухааны тэнэг, уураа барьж ухаанаа тэлэх, муу эзэн малын дайсан, илжигний чихэнд алт хийсэн сэгсэрн, ус хийсэн сэгсэрн, ухаан мут хожмоо гэмших гэсэн хэлцүүд өгөгдсөн байна. За энэ хэлцүүдийг та бүхэн дэвтэртээ бичээд монгол бичигт өргүүлээд за өөрийнхөө хөрвүүлсэнийг монгол хэлний их тайлбар тойл бичгээс шалгаад яваарай. За бичсэн зүүр үгээс шалгаараа багш нь 4 зүүр үгийг бичиж өглөө. Нэгдүгээрт нь уурын мөнхөг ухааны тэнэг. За хоёр дахь нь ууран барьж ухаанаа тэлэх. 3 дугаар зүрх цэцэг муу эзэн малын дайсан. Дараагийнх нь ухаан мут хожим гэмших гэсэн зүрх цэцгүүдийг бичиж өглөө. За бичснээ шалгаад засаарай. За ингээд дараагийн даалгавар руу оръё бүгдээрээ. Эхээ уншиж хичээнгүй сайхан бичих гэсэн үндсэн даалгавар руу оръё. За эхийг дэвтэртээ та нар сайхан хичээнгүй 1-р зохицолбороо бичээд ав. За бичснийхаа дараа орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлээрэй. За энэ хэсэгт багш нь тийн ялгалын нөхцлүүдийг бас тодтогч өгсөн байгаа. Тийн ялгалынхаа нөхцлийг давхар бас сэргийн санаад дүрмээ бодоод бичээрэй. За ингээд хүүхдүүдээ бичсэн ихээ орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн бол багш өөрийнхөө хөрвүүлснийг шалгаад засаарай. За 2 цагаан юм. Гомб нэг өглөө морой хазаарлах гэсэнд яагаад ч юм мэдэхгүй морин хазаарлуулж өгөхгүй байж гин. Тэгэхээр нь гомбын уур гинэт хүрээд бүдүүн ташуураараа морины толгойг зогчээ. Гай болж ташуур нь морины нүдэн дээр тусаад өрөөс нь нүдийг нь хагц цогчихжээ. Морин тэгээд өрөөс нь нүдгээ болсон юм. Буурал морин ташуур мод гозолцохдоо зэрэг далдирч үргэх тийм зантай болжээ. Гэсэн 1-р зохицолмор маань орчин цагийн монгол хэлэнд төрүүлээд ийм утга санааг илэрхийлж байна. Та бүгд алдаа шалгаад засаад дэвтэртээ бичээрэй. За дараагийн даалгавар. Зохиолоос буурал зүсийг яаж бичдгийг мэдээд цал буурал, мандал буурал гэсэн холбоо үгсийг үндэсний бичгээр бичээрэй. За өөртөө шалгаад эхлэе та бүхэн маань дэвтэртээ бичээрэй. За тэгээ багш нь өөрийнхөө бичснийг эндээ та бүгдтэй харуулъя. За 1-р үг. Жисүү багуурал, зүс буурал. За дараагийнх нь цал буурал. Дараагийн үг маань мандал буурал. Дараагийнх нь зам харгуй. Дараагийн үг маань гүн хавцал. Дараагийнх нь хадан хавцал. Дараагийн холбоо үг нь дарданг зам гэсэн холбоо үгүүд ингэж бүтэж гарч ирж байна. Та бүхэн маань одоо ийм холбоо үг бүтээсэн байх гэж найдаж байна. За ингээд өөрийгөө шалгаад алдаатайгаа сэрүүл бичээрэй.
За ингээ гэрийн даалгавар төгтөдөө сурах бичгийн хуудас 47-гийн дасгал 118-ыг дэвтэртээ хийгээд мөн 2 цагаан ам гэсэн өгүүлгийнхээ 2 дугаар зохицолборыг яг дээрхийн адил эхлээ 1-р хичээнгүй сайхан хуулж бичээд дараа нь орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа.